хураангуй үржүүлэхийн томьёо гэж юу вэ? За хураангуй үржүүлэх. За мэдээж үржүүлэхтэй холбоотой болж таарж байна те. Хураангуй үржүүлэх. За энэ бол математикт за ялангуяа альгебрт буюу хувьсагчтай үйлдэл хийж хахад хамгийн их тохиолддог томьёонуудыг хураангуйлаад шууд одоо цээжлээд хийнэ гэсэн үг. Яг л бид нар нэмэх үйлдэлүүдийг хийхдээ одоо олон удаа нэмж явах юм бол 9-ийн тог 5 удаа нэмбэл 9-5-ийн 45 гэх мэтчлэнгээр цээжлэдэгтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр математикт хамгийн өргөнд одоо тохиолддог 7 томьёо байна. За энэ томьёо нь юу вэ гэхээр нэг тоон дээр дахиад нэг тоог нэмээд энэ хоёрыг квадрат зэрэг төвшүүлсэн байвал яах вэ? Буюу А дээр нэмэх нь Б-г, А дээр нэмэх нь Б-гээр үржүүлсэн байвал энийг ямар хэлбэрт бичих вэ гэдэг. За үүнийг бол эхлээд нэмээд ягаад гэвэл үйлдэлийн дараалалаар эхлээд хаалт доторх байх хэрэгтэй тийм. За тэгэхээр нэмээд дараа нь квадрат зэрэг төвшүүлж байгаа болохоор үүнийг бол нийлбэрийн квадрат гэж нэрлэдэг. Нийлбэрийн квадрат. Өөрөөр хэлбэл нэмээд квадрат дараа нь квадрат зэрэг төвшүүлнэ гэсэн үг. За дараа нь бол А-гаас Б-г хассныхан дараа квадрат зэрэг төвшүүлж байгаа тийм. Өөрөөр хэлбэл квадрат зэрэг гэдэг бол А-гаас хасах нь Б-г, А-гаас хасах нь Б-гээр дахиад үржүүлжлээ гэсэн үг. Энэ бол эхлээд хасж байгаа болохоор ялгуур нь олдно тийм. Энийг ялгуурын квадрат гэж нэрлэнэ. Ялгуурын квадрат гэж нэрлэнэ. За дараагийнх нь А квадратаас хасах нь Б квадрат буюу нэг тооны квадратаас за өөр тооны квадратыг хасж явах юм бол энэ маань үүнийг бол квадратуудын ялгуур гэж нэрлэдэг. Квадратуудын эхлээд квадрат төвшүүлж байгаа болохоор квадратуудын ялгуур гинэ. Квадратуудын ялгуур. За тэгэхээр квадрат усныхоо дараа хасж байгаа болохоор нэг бол квадратуудын ялгуур гэж нэрлэх нь байна. За дараа нь куб зэрэг төвшүүлснийхаа дараа хасж байж болно. За тэгвэл үүнийг бол кубүүдийн ялгуур гэж нэрлэнэ. Куб гэдэг нь бол 3 зэрэг төвшүүлснийг товчлоод куб гэж нэрлэдэг. Кубын ялгуур. За кубын ялгуур эсвэл кубүүдийн ялгуурыг нь за харин кубүүдийг бас хооронд нь нэмж болно. За энийг яг одоо юу хураангуйлж юм болдго юм бэ гэдэг нь л удахгүй. Дараа за тус нь өөрөөр бичлэгэн дээр үзсэн. За ингэвэл энийг кубүүдийн нийлбэр гэж нэрлэнэ. За харин нэмснийхаа дараа куб зэрэг төвшүүлж ивэл энийг юу гэж нэрлэх вэ гэхээр өмнө нь нийлбэрийн квадрат гэж хэлсэн бол одоо энийг нийлбэрийн куб гэх эхлээд нэмээд гарсан нийлбэрийг куб зэрэгт төвшүүлж байна гэсэн үг тийм. Нийлбэрийн куб. Харин хасаад гарч ирсэн ялгуурыг нь куб зэрэг төвшүүлж байвал үүнийг ялгуурын куб гэж нэрлэнэ. Ялгуурын куб. За тэгээд эднийг хэдүүлээд дугаарлах юм бол 1 за 1 2 3 4 5 6 7 гэсэн. За энэ 7 томьёог бол хураангуй үржүүлэхийн 7 томьёо буюу айлгберийн 7 томьёо гэж нэрлэдэг байгаа. За энэ нь бол зөвхөн айлгбер дээрч биш. За тоон дээрч гэсэн бас одоо хэрэгж болно гэсэн үг. Айлгбер гэдэг бол хувьсагч оруулж ирээд хувьсагчтай одоо үйлдэл хийж чадахгүй болохоор тийм гишүүнчлэн үржүүлэх одоо үйлдэл хийж байгаа тийм. Ерөнхийдөө гишүүнчлэн үржүүлэх үйлдэлийг л товчиж хийж байгаа. Одоо хүрд байна. Айлгберийн одоо 7 хүрд гэж ойлгож болно. За тэгэхээр энэ 7 болохоор яаж задлах, за ямар байвал яаж оруулах талаар төлөө удахгүй дараагийн хичээл дээр үзэх болно. За энд бол одоо өмнө хэлсэнчлэн заавал одоо юу байх албагүй. Хувьсагч А, Б байх албагүй тийм. Энд дээр нэг нь тоо байж болно. X дээр нэмэх нь 2-ын квадрат байж болно. Эсвэл 3А дээр нэмэх нь 4-ийн квадрат гэдэг ч юм уу тийм. Хэд ч байж болно. За энэ дээр ч гэсэн бас ялгаагүй. Энэ дээр 8-ын квадратаас хасах нь 7-гийн квадрат 8-ийн куб те 8-ийн кубээс хасах нь 7-гийн куб ч байж болно. Энийг заавал куб зэрэг төвшүүлж бодохгүйгээр энийг яаж болно гэсэн. Энэ задрагааг нь хэрэглээд бодож болно. За тэгэхээр энэ 7 томьёогоо энэ бол одоо үржүүлэх хураангуй үржүүлэхэд тус тусдын бичлэг дээр нь дахин харцгаая.